Хай контентчдоо та бүхэндээ айлчлан ирж байгаа шинэ оныг ингээ өдөр болгон баг хүргэсэн ч буруу харгүй юм сайхан бидний дуртай шинэ оны босго хаяанд ирсээр байна. За тэгээ тэрнтэй холбоотой хэдүүлээ. Өнөөдөр өшөөн гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа gift-үүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэгэлэлт хийхдээ марийнханыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуу за. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуу за. Хэрэд хүсэл хэмээх нь хайрцгийг хамтдаа онгоолгох болно. За энэ дотор байгаа хамгийн үнэтэй айтемнууд гэвэл ийм юмнууд байна. За мэдээж энэчнээсээ нэг хідэн ширхэг бэлгэнүүдийг бас хийх ёстой байгаа. За өнөөдөр бол би бэлгэн дээр ямар ч нэгэн тийм харм юм байхгүйгээр сайхан та бүхэнд 5 ширхэг гал бэлгийг бас өгье гэж бодоод байна. Тийм ээ. Ямар амар хошгоруул ба сая. Бараг фейдэн дээр зогслоо гэж бодсон бэ. And Falchion Eye Floor гэж байна. Profit is there. Тэгээд сайтн дээр болохоор маний ерөөсө баримтлагдаг зарчим юу гэхээр өндөр үнэтэй лаг том айтем хийгээд хас илүүтэйгээр ер нь бол хямдхан айтемнуудыг хурдан хүмүүсийн инвентарид наа гэсэн юм бодрол дээр явдаг байгаа шүү дээ. Тэгээ арай ч юм хямдхан биш. Ер нь бол $50 нэмэх доллар те $50 нэмэх доллар дээр малзуулч юу гэсэн бодрол за амралттай болох нь хэдүүлээ. Энийг бол баг шууд gift рүүгээ хийчихэд асуудал байхгүй хаа. $69. Nice. Нагсан амралт. Гоё байна. $69. Falchion Eye Floor бол энэчнээс ер нь тэгэл батын Батбаатар юм биш үү. За нэг онгоолголтоо 300 гар юм байна хэдүүлээ. Гайхамшигтай $200 цэвэр ашгийг хийгээ гараад ирлээ. За энэ ямар флоут вэ? За энэ дайжгүй шүү. Bright бодрол гэж. За ер нь л нэг 5 айтем болчихоо те. Хэдүүлээ одоо энэс илүү хөгчмөр юм юу вэ гэж. Зүрхэнд мөнх эвтэн унутаг минь. Юу болоод байгаа юм бэ? $32,000 болчлоо манайхаа. Эд энэ бол бас унж болох best item-уудын нэг шүү. Butterfly Fate. Яадан Searing Rage гэдэг энэ бэлээ биш ээ. Энэ ATM-нээс бол ерөөсөө салахгүй байгаа шүү дээ. Та нар ер нь анзаарч байгаа бол. Гэхдээ цаанаасаа нэг л тийм гоё нэгдээд байгаа. Гэхдээ юу Case Hardened бас бодоод байна. Би Case Hardened-а гэхдээ баг өнгөөр үзэхэл авчт юм уу даа л гэж бодож шít. За энэ дайчгүй Neon Rider. Өдөр ер нь гинтг нэг тийм сэтгэлс нэ гоё болоо явчих юу вэ? Юу төхөөлдөх гээд байна манайхаа. Овоо хэдэн бэлэг нэмэх гээд байгаа юм болов. За тэгэхээр хэдүүлээ шууд giveaway рүүгээ. Юу бэлэг рүүгээ. Бэлгийн жигсаалт руу. Миний сүүлд хийсэн gift-үүд болохоор нэг иймэрхүү юмнууд байгаад байгаа. Эдгээр бол ер нь малзах шинжтэй. Энэ хоёр бол арай болоогүй бах. За энэ нь одоо бүр 10 хүн орчих юм бол Vulcan задрах гэж байгаа. Vulcan. За энэ дээр нэмэх нь саяны хідэн бяцхан айтемнуудаа те. Мэдээж Neon Rider бол best гэж би боддог. Nice. Neon Rider Prince Stream off хийчихэж байгаа. Emerald хийчихэж байгаа. За ингээд хэдийг нэмчүү 3-ыг нэмчүү те. Тэгэхээр энэ хоёрыг юу хийчтэй юм уу? Нэг төрлийн gift-үүд. За баг эдрийг бүгднгийг хийцэн чи яах вэ? Бодол гинт төрлөө. Ингээ хэдүүлээ бол нэг ойролцоогоор $600 орчим долларын gift-үүдийг хийсэн байгаа. За сүүлийн 30 өдрийн турш бол 8 бэлэг маань $3,183 үнэлгээтэй хүн амьтанд очисон байгаа юм байна. За тэгээд тус gift-үүдээс мэдээж төлөвлөх юм бол энэ ямар муухай нэртэй гоё юм хождгийг муухай нэртэй хүн бэ хөө. Yuki бол мөн God Knife очисон байна. За Devler 2 шиг Lever 2 ер нь бол $150 гоё ашиг хийгээ гарсан байна. За Ebo 2K болохоор Neon Rider Battle Scarred
авч байсан юм байна. За Jon Snow, Broken Fang, Jade. Энэ одоо бас ногоон дотор их гоё өнгө штэ. Тэг би нэрээ энэ бэлийг яагаад авчаагүй юм болоо. Oh my god. Би амар мангар бэлээ татсан штэ. За ингээд нэг харамсаад ч яхав дээ. Ер нь бол энэ бэлийг авах юм байна гэж бодлоо. Контент чид үргэлжилсээр.